Зарим нэг гишүүдийнхээ өмнөөс санаа зовж явна гэдэг чинь бас лүд юм да нэрэ. Та хүн танхим ардаа 10 сарын 16-ны өдрийн үндсэн улс орчхийг санууладсан гишүүд нь орж ирэхгүй байсан одоо үндсэн үйл зөрчих гэдгийг сануулсан гишүүд нь орж ирэхгүй байсан хуралдааны эсрэг барилцсан. Сануулаад орж ирэхгүй байсан хүмүүс нь орж ирээ суудсан. Нөгөө үндсэн үйл зөрчих гэсэн хүмүүс нь гараас битсэн. Тэгээ хүчиндээ турлаа гэдээ үндсэн хуулиа зөрчсөн. За тэгээд ерөнхийлөгч хориг тавьсан. Үндсэн хуулийн цэц үндсэн үйл зөрчийг тогтоочихсон. Ингээд шийдвэр гарсан. Ингээд шийдвэр гарсны дараа манайхан нөгөө нөхөд маань тайлбарлаад яваад байгаа янз янзаар. Мэдээч тайлбарлаад байгаа мó хуулаа, мэдхгүйч тайлбарлаад байгаа мó. Эсвэл нийгэм мэдхгүй учраас мэддэг юм шиг жүжиглээд байгаа бөөмөд. Одоо зарим нэг гишүүд нь засгийн газрын гишүүд амь насны талтахаар занал хийлээл гэн намайг одоо дагаж гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж яах гээд баахан машины дугаар барьцсан зогсоодох юм. Гэхдээ Монгол төрийн тусгай албаны гүйцэтгэх ажиллагаа чинь тэгээд тийм ил цагаа явдаг болсон юм уу? Амныхаа зоргоор ярьдаг болчихлоо шүү. Ингэж яриад байгаа яриаг чин ард иргэж юуг сонсож байгаа гэж нүдэ анаа чихээ бөглөөд сонсож байгаа шүү. Төрийн ажлыг гацаах гээд тэр дундаа одоо хууль зүйн сайдаар инквайрийг ингээд томилох гэдэг ингээд арга ядаж байгаа байдлууд чинь нүүрсний хулгай гэдэг чинь байгаа юм байна, үний юм байна гэдэг зүйлийг баталгаажуулж байгаа. Өнөөдөр бид нар багш нар эмчнэрээ цалин нэмэх, ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх гэхэд нэг их найд төгрөгийг хаанаас гаргахгүйгээд хуруугаа умсаа хуухлах гэж сууж байгаа шүү дээ. Ойролцоогоор. Тэгэхэд энэ нүүрсний хулгай ард хэдэн зуун их найдын асуудал яригдж байгаа. Тэгээ үүнийгээ зэгчлэхгүй юм уу? Зэгчлийгээд хурлаа яагаад цаашаа явах гэхлээр нөгөө нөхдүүд гараа авчиж байгаа юм байна л да. Одоо ингээ бортгийн уурхайг ярьж байгаа юм. Тэндээс нэг хурц нүүрс олборлоогүй гэд. Бортгийн уурхай байгаа газар чинь 35 га газрыг аваад нүүрс угаах үйлдвэрээ барьцаалаад байна. Тэгээд тэр нүүрсийг буюу 404 их найдаар үнэлэгдэх нүүрсийг монопол эрхтэйгээр тэр Админерал гэж компани зарж борлуулах эрх авчаад гэрээ байгуулчихад байгаа асуудал шүү дээ. Би тэгэж ойлгоод байгаа. Би одоо инквайр одоо нэг дэвшигчээс ерөнхий сайдаас асууя гэж бодож байна. Энэ үнэн юм уу? Юу л ингэж ойлгож байгаа. Энэ хулгайн асуудал энэ зэгчлэх хэрэгтэй шүү дээ. Тэгэх юм бол энэ багш нар эмч нарын цалин бид нар $1000 хүрэх асуудал алга байна. Ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх гэсэн асуудал алга байна шүү дээ. Үндэ байгаа төс маань хурж хүрэхгүй учраас хомхсоо агуулж гаж сууж байгаа хүмүүс шүү дээ бүгдөө. Тэгээ бүгдээр нэг жоох үнэн ярьж энэ хуралдааны тахимд иргэдэд үнэн мэдээлэл хүргэмээр байна. Тэгэхгүй зүгээр нэг амныхаа зоргоор ярьж хуулийг өөрсдөө тайлбарлаж хүний тархиталгаа угаахаа болцоомоор байна. Сүүлийн 1 сарын хугацаанд миний биеэс улсын их хурлын даргасан амар өсвөлний хамаарал бүхий хүмүүс Адмирал гэх компанитай холбоотойгоор 5 толгойн бүлэг ордын 2 дахь том орд Бортег гэх уурхад Эрдэнэс 5 толгой компаниас нүүрс баяжуулах үйлдвэр барих гэдэг халхавчаар Бортегийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах онцгой монопол эрхийг давуу байдал эдэлж авсан гэх асуудлыг ярьсан. Энэ одоо яригдаагүй. 2023 оны 12 сард Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуулийн хүрээнд Улсын их хурлаас байгуулсан нүүрсний хулгайтай холбоотой хэн шалгах төр хороон дээр нэг өдрийн турш хэн шалгагч шинжээч нар нотлох баримттайгаар Монголын ард түмэн нийтэд шууд дамжуулж яригдсан асуудал. Харин энд яригдсан асуудлыг гөлөг төөрүүлэх, сонсгол зохион байгуулагчдыг дайруулах, хэвлэл мэдээлэлээр түгээхгүй байх ийм идэвхтэй үйл ажиллагаа явагдсан.
Тэгэхээр энэ шинэ асуудал яригдаад байгаа зүйл биш шүү дээ. Тэр 2023 оны 12 сард нүүрсний сонсгол зохион байгуулагдаж байх үед одоо нэр дүрдэгдээд байгаа Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Чулуун цагт түүний төрсөн ах Ламжуу талигаач итгэхэд нар ялдагдагчаар татагдаж шалгагдж байсан асуудал. Одоо ч үргэлжилж байгаа. Тэр энэ одоо ингээд гинт гараал ирсэн, гинт шүгэл үлээсэн ерөөсөө асуудал биш. Энэ нотлох баримтууд, нүүрсний сонсгол дээр яригдсан нотлох баримтууд энд гаргасан хэн шалгах шинжээчдийн дүгнэлт одоо Улсын их хурлын хамгийн газар архивт байгаа. Хүссэн хэн бүхэн тэр дотроо Улсын их хурлын намын бүлгүүд, Улсын их хурлын гишүүд, тухайн хэн шалгах шинжээчдийн тайлан дүгнэлт материалтай бүрэн танилцах, хуулбарлан авах бүрэн эрхтэй. Тэгэхээр энэ асуудлыг хөндөж байгаа гишүүд маань Улсын их хурлын хамгийн газарт хандаад энэ материалуудыг нэг үзээч. Энийг зохион байгуулсан хэн шалгах төр хорон дээр нотлох баримтыг танилцсан мөн холбогдох гэрчүүдээс асуулт асуусан хүний хувьд надад энэ асуудалд холбогдсон гэсэн 100% итгэл үнэмшил байна. 100% итгэл үнэмшил байгаагүй бол би өдөд ийм итгэл үнэмшилтэйгээр ярихгүй байсан. Энэ асуудал одоо ч хуулийн байгууллага шалгагдчихж байгаа. Өнгөрсөн хугацаанд Улсын их хурлын 2 жилийн хугацаанд Улсын их хурлын дарга гасан амар бясалган нүүрсний сонсгол дээр яригдсан нотлох баримт шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар нэг ч удаа хууль хяналтын байгууллагад нэр төрөө сэргийлэхээр хандаагүй. За нүүрсний Улсын их хурлаас байгуулагдсан хулгайтай холбоотой сонсгол бол өнгөрсөн парламентод Монгол Ардын нам, Ардсан намын гишүүдийн тэгш оролцоотойгоор Зандан шатар ерхий сайдыг Улсын их хурлын дарга байх үед Монгол Улсын үндсэн хуульд орсон өөрчлөлт мөн түүний манлайлалдоор гарсан хэн шалгалтын тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдсан. За би ялагдахгүй. Яагаад? Нүүрсний сонсголоор сая нэр дүрдэгдээд байгаа Адмирал гэх компанитай холбоотой Бортогийн уурхайд баяжуулах үйлдвэр гэдэг халахвчаар хууль бус тендер зохион байгуулсан гэдгийг Улсын их хурл тогтоол гаргацсан. Одоо тэр төр хороонд одоо жишээл Ардсан намаас их зөвтгөл дарга ажиллаж исэн, Ганбат гишүү ажиллаж исэн, Сайнхүүгийн Ганбаатар гишүү ажиллаж исэн. Бид 100% саналаар энэ хөндөгдөд байгаа асуудлыг хууль бус зохион байгуулсан байна гэдэг Улсын их хурлын тогтоол гаргацсан байхгүй 24 оны 1 сард. Энэ тогтоол хүчинтэй байна. Тэгэхээр би ч ялагдахгүй, бид ч ялагдахгүй. Энийг Улсын их хурл тогтооцсон. Одоо энэ гэмтэргийн шинжтэй тэр цаад асуудал нь бол харин шалгагдчихж байгаа. Гэхдээ би энэ асуудлыг зөвхөн авилгын гэмтэрэг гэж үзэхгүй байгаа. Яагаад гэхээр 30 сая долларын авилгын баримт нь Монгол талаас биш гадаад улсаас гарсан. Гадаад улсад авилгын баримт нь байгаа этгээд бол Монгол төрд шийдвэр гаргаж, тамга дарж, алах барьж болохгүй гэж би үзсэн. Энэ бол ердийн авилгын хэрэг биш. Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэр дотроо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн нь өөр улсад барьцаалагдсан этгээд би байж болохгүй гэж үзсэн. Тийм ч учраас итгэл үнэмшилтэйгээр хожим хойно би харамсахгүйгээр үхнэ гэж өөртөө тангаргалдаж энэ сонсголыг зохион байгуулсан. Амархан байсан гэж бодож байна. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу Улсын их хурлд хэнийг нэр дэвшүүлэхгүй шийддэг. Засгийн газраас эхлээд төрийн өмчийн бүх компаниудыг захирал хэн байхыг мэддэг. Тэр этгээдийг би ямар хувийн итгэл үнэмшилтэйгээр гэрчээр дуудах байсан бэ? Тэгвэл яагаад өөрөө зугтсан юм бэ? Ирээгүй юм бэ? Гэдэг асуудал байгаа. Тийм учраас би миний дахин нэр дэвших
дараагийн одоо улс төрийн замнал саад болох хэсгээс үл хамаарч хизээ нэгэн цагт би ийм хулгайчиг төрийн алах бариулж исэн гэж харамсахгүй өхөн гисэн ийм итгэл өмчлөөр энэ сонсгол зохион байгуулагдсан шүү. Энэ ч одоо бүр их тийм сонин юм болоод байгаа шүү дээ. Одоо энэ амар өсвөлэн дарга энэ адмиралтай холбоотой асуудаа зэгцлээ гэж манай оюун эрдэнэ ерөнхий сайд 23 оны 11 сард нүүрсний сонсгол зохион байгуулалтаас 45 хоногийн өмнө Монгол улсын засгийн газрын хуралдаан дээр хэлж ирсэн. Өөрөө хэлж ирсэн шүү дээ. Тэгээ энэ сонсгол тэр хэвлэл мэдээлэлээр гарсан гэж байгаа тэр асуудлуудыг хянан шалгалт шинжээчнэр судлаад бүхэлдээ хууль тогтоом зөрчиж Бортегийн ор дээр нүүрс баяжуулах үйлдвэр байрна гэдэг тендер зарлах халахвчаар би халахвчаар гэж хэлээд байна шүү дээ. Тендер нь тийм нэртэй тендерийн бичиг баримтыг юу гэж өөрчилсөн гэхээр Бортегийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах эрх өгчөж байгаа байхгүй юу тэр компанид. Хамгийн гол асуудал энд байгаа. Шанах нүүрс одоо ухаагүй штэ Бортегоос одоо байж байгаа штэ гэж хэлээд байгаа. Тэр нүүрсийг чинь энэ сонсгол хийгээд өмнөх улсын их хурл 24 оны 1 сард хууль бус ийм үйл ажиллагаа болсон байна гэж тогтоод цуцалсан учраас хулгай үргэлжлэх боломжийг хаад зогсоогдсон байхгүй. Зогсоогдсон. Манай амар өсгөлэн дарагч бүр ингэсэн шүү дээ. Одоо би энэ тэр нүүрсний хулгайны адмиралын эрхийг цуцлах улсын их хурлын тогтоол гарахаас нэг өдрийн өмнө өмнөх өдөр нь гэсэн үг. Засгийн газрын хэрэглэх газрын сайдынхаа хувьд энэ адмиралын эрхийг цуцлаа гэдэг бичгийг Эрдэнэс Монголын тузын дарга руу явуулсан байсан. Хүн харахад яаж гэнэ вэ? Би өөрөө цуцал гэдэг одоо бичиг өгсөн бидтэй гэж хэлж байгаа биз? Гэхдээ энэ зайл байсан. Заллан байсан. Яах гэжсэн гэхээр хууль бусаар цуцлуулаад захиргааны хэргийн шүүхтэр унгаад хууль бус шийдвэр гаргуулж хагаад шүүхийн шийдвэрээр буцаад зөвшөөрлийг олох гэж заллан явсан энд. Хэрвээ улсын их хурл хууль бус гэдгийг тогтоогоод хүчингү болго гэдэг тогтоол гаргаад тэр тогтоолыг үндэслээд засгийн газар шийдвэрээ гаргах юм бол энэ нь шүүхэд хандах боломжгүй нөхцөл байдлыг эрх зүйн үед үүсгэх гэсэн байна. Тэгэнгүүт улсын их хурл шийдвэр хууль бус гэдэг шийдвэрийг гаргахаас 1 хоногийн өмнө өрсөж зориуд хууль бусаар туслуулах тэгээд шүүхээр энийгээ сэргээл хүртэл арга хэмжээ авч ирсэн. Би тэр 2024 оны 1 сард улсын их хурлын чуулганы танхимд хэрвээ улсын их хурл одоо энэ тогтоол гаргахаас өмнө та бүхэн цуцлах юм бол энэ бол өгсөн хувилцсан ажил боллоо шүү. Энийгээ болоорой гэж хэлээд тэгээд тухайн үед Эрдэнэс Монгол Эрдэнэс 5 удирдлагууд энийг цуцлаагүй. Сайндаа цуцлаагүй шүү бас. Тэгээ энийг цуцлахгүй одоо хэдэн сар жил явсан бэ? Их хурлын тогтоол 24 оны 1 сард гарсан. 25 оны 5 сар цуцлсан шүү дээ. Оюун эрдэнэ засгийн газар. Жил 5 сарын дараа. Тэгэхдээ хизээ гэж би намын бүлгийнхаа хурал дээр намын дарга ерөнхий сайдыгаа айтайхан байгаараа ах トゥ хоёр минь гэж хилжээж нэг юм цуцлсан. Тэр 7 хоногт. Нөгөөдөр нь цуцлсан.